За hello. 3 дахь хэлээр уулзж байна. За энэ удаагийн дугаараараа та бүхэнд Olivia Fox Cabane гэх зохиолчтой Харизм гэх номыг онцолж байна. За энэ номны хувьд гэх юм бол анх 2012 онд хэвлэгдэж худалдаанд гараад за зохиолчийн хувьд гэх юм бол Францын зохиолч, зөвлөх, public speaker буюу олон нийтэд илтгэл тавьдаг илтгэгч. За тэгээд The Kind Earth Tech компани хамтран үүсгэн байгуулж ийм бизнес women эмэгтэй байгаа. За миний хувьд энэ номыг уншаасаа өмнө энэ харизм гэдэг зүйл одоо зөвхөн эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, олонний танил хүмүүст л байдаг зүйл юм болов уу гэж боддог байсан боловч номоо уншаад за манай номны зохиолч бол юу гэжийнэ гэхээр за хүн болгон харизмтай байж болно. Хүн болгон харизмтай байж чадна. Гэхдээ хүн болгон харизмтай байх албатай юу гэвэл албагүй. Тэгэхээр ерөнхийдөө бол тодорхой хэмжээний бусдыг удирдах албан тушаалтай хүмүүст илүү үр дүнтэй гэж ойлгож болно. Гэхдээ энгийн хүмүүс бид нар юунд хэрэгжилж болох вэ те? Та харизмтай байснаар таны ойр дотны хүмүүс танд итгэх итгэл илүү нэмэгдэнэ. За одоо бусад хүмүүстэй ихэд илүү танилцж, дотносох, одоо цаашдаа хамтарч ажиллах тийм одоо боломжтой гэж бол ойлгож болно. За тэгээ харизм гэж чухам юу вэ те? За энэ зүйл бол ерөөсө 3 шинж чанар, гол 3 шинж чанараас бүрдэж байгаа. Оршихуй, сүр хүч, халуун дотн байдал. За энэ ерөөсөө энэ 3 зүйлээс бүрдэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ 3 зүйлийг тусад нь товчхон ярилцъя л дээ, тэ. За оршихуй. За оршихуй гэдэг зүйл бол ерөөсөө л хүн тухайн цаг үедээ, тухайн ээж байгаа зүйлдээ 100% анхаарлаа хандуулах. За энэ номон дээр ямар хуу утгаараа орж ийнэ гэхээр тухайн харилцаж буй хүнийхээ яриаг нь 100% анхааралтай сонсох гэдэг утгаар орж байгаа. Тэгснээр таны тэр харилцаж байгаа хүн энэ хүн намайг сонсоод байна те. Энэ хүн намайг одоо 100% анхаарлаа хандуулж миний яриаг таслахгүй сонсоод байна гэдэг мэдрэмжийг авсан цагт танд илүү одоо сая хэлсэнчлэн итгэл нэмэгдэж за тэгээ бизнесийн салбарт бол цаашд илүү хамтарч ажиллах тийм том боломжууд бол нэгнэ гэж бол ном дээр гарч байгаа. За ихэнх хүмүүс за би хоёр хүний яриаг зэрэг сонсч чаддаг, хоёр зүйлийг нэгэн зэрэг хийж чаддаг гэж бол яриад байдаг. Гэхдээ би өмнө бас нэг хүний илтгэлийг сонсож байхад тэр нь юу гэжсэн бэ гэхээр хүн хоёр зүйлийг нэгэн зэрэг хийнэ гэж бол байхгүй. Харин хүмүүс бид нар анхаарлаа шилжүүлж чаддаг. Тэгэхээр яг хэдүүлээ нэг жишээ авахад за одоо би оюутан лекцэн сууж илаа. За багшийнхаа яриаг 100% анхаарлаа хандуулсан сонсож байхад хажуунаас найз нэг юм асуугаад ороод ирнэ. Хүмүүс юу гэж яриад байгаа вэ гэхээр найз багш хоёрын яриаг зэрэг сонсоод хоёуланд нь зэрэг одоо хариу үйлдэл үзүүлж чаднаа гэж яриаддаг. Энэ бол дараа нь тархинд үлдэх үлдэц аль альнд нь байх боломжгүй. Тухайн цаг үед яг юу хийх ёстой вэ гэхээр за одоо багшийн ярианд анхаарал хандуулж агаад за найз асуугаад ороод ирэхээр нь найз асуусан хариултанд нь хариулчаад тэгээд анхаарлаа буцаад бас шилжүүлэх. Тухайн цаг үед яг хамгийн зөв алхам бол тэр анхаарлаа хурдан шилжүүлэх. Одоо тэр яриад одоо хоёр зүйлийг зэрэг хийж чаддаг гэдэг хүмүүс бол анхаарлаа хурдан шилжүүлж чаддаг хүмүүс бол байдаг юм байна. Одоо та бүхэн миний яриаг одоо сонсож байхдаа ямар нэгэн зүйл одоо чинь гэрээ зэвэрлэх юм уу, за чинь машиндаа явж байхдаа сонсч илаа, машин барьж сонсч илаа гэж бодоход та одоо миний яриаг бол 100% анхаарлаа хандуул сонсохгүй байна гэсэн үг. Тэгээд яг хуу бас хүмүүс ингэж боддог байх. Би ч ихэнх гэж боддог. Хүн болгоны яриаг 100% анхаарлаа хандуулаад сонсоод тах чинь одоо миний цагийн гард юм биш үү гэж бол би боддог байсан. Ихэнх хүмүүс ч ихэнх гэж боддог байх. Гэхдээ заасаа төрөний дурдсанчлан одоо тухайн үе итгэл нэмэгдэнэ гэж дотноос боломж байгаа гэл. Гэхдээ яг хүн нөгөө хүндээ одоо яриаг нь сонсохгүй, яриаг нь таслах ч юм уу те. Ярианд нь 100% анхаарал хандуулахгүй хахаар тухайн хүн одоо маш үн цэнэгүй мэдрэмж автыг гинэ. Тэгэхээр яг тухайн хүн тантай цаашд
За энэ намайг сонсдгоо юм чинь гэж бодоод цааш дотносох боломж бол алдна. За тэгээд бас нэг чухал зүйл юу байгаа вэ гэхээр хүн анхаарлаа 100% хандуулахын тулд ямар нэгэн зүйлд сатаарахгүй байх хэрэгтэй. За одоо чинь дахиад сайн түрүүний жишээг авч илт те. За би лекцнэр сууж илаа. Тэгсэн чинь дараагийн цаг семинартай. Одоо би даалт хийгээгүй ч юм уу те, гэрийн даалгавар хийгээгүй. Тэрэнд анхаарлаа хандуулах ч юм уу те. За жишээ нь орой одоо бэлтгэлтэй те. За яаж одоо дараагийнхаа алхмуудыг яг тухайн лекцнэр сууж байхдаа бодоод байна шүү дээ. Тэнгүүт тухайн лекцийн ямар ч зүйл бидний тархинд үлдэхгүй. Тэр яг хүн тухайн зүйлдээ анхаарлаа 100% анхаарлаа хандуулчаад тэгээд дараагийнхаа зүйлийг одоо бодох нь л хамгийн зөв гэж бол энэ ном дээр гарч байгаа. Тэгэхээр хамгийн гол одоо хүмүүсийн яриад байгаа цагийн гарц юм биш үү гэдэг зүйл бол одоо тухайн зүйлдээ 100% анхаарлаа хандуулахгүйгээр одоо биений энд байгаад байгаа хэрнээ оюун санаа нь өөр газар байгаад байгаа юм бол тэр бол жинхэнэ цагийн гарц гэж бол миний хувьд дүгнж байгаа. За тэгээ эхний зүйл бол эхний гол шинж чанар бол оршихуй гэдэг энэ зүйл байлаа. За хоёр дахь зүйл нь болохоор сүр хүч. За энэ бол бас нэлээд том сэдв. За одоо чинь ном дээр юугаараа гарч байгаа, ямар утгаараа гарч байна гэхээр одоо хүчрхэг байдал. За одоо эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй байх байдал гэдгээр гарч байгаа. За би бас сая хэлсэнчлэн би бас яг энэ одоо том өндөр биетэй, за биеэрээ дөрөн шивэстэй, биеэрээ дөрөн булчинтай хүмүүсийг л харизмтай байдığım болов гэж боддог байсан. Гэхдээ бидний хамгийн сайн мэдэх одоо Apple компани хамтран үүсгэн байгуулагч Стив Джобс бол одоо бидэртэй л адилхан энгийн нуруутай, дундаж нуруутай, энгийн хүн. Гэхдээ тэр хүн бол асар том харизмтай хүн. Тийм ч учраас өнөөгийн Apple компани ийм амжилттай яваад байгаа гол шалтгаан нь бол тэр хүний харизм, алсын харааны харизм байсан байгаа. Тэгэхээр яг хуу энэ сүр хүч гэдэг зүйл бол одоо бусад хүмүүс таныг гаднаас нь хараад одоо энэ хүн харизмтай юу, харизмгүй юу гэж дүгнэх, одоо өнгөцгөн харах ганц зүйл нь бол ерөөсөө л одоо хүчрхэг байдал. Тухайн хүн заавал одоо тийм эд хөрөнгөтэй одоо эрх мэдэлтэй байх албагүй. Зүгээр л яг хуу энэ ном дээр бол гарч байгаа шиг одоо юу гэж зөвлөж ийнэ вэхээр тухайн хүн ямар нэгэн зүйл санаа зовхгүйгээр одоо өөртөө ихтэй алхах, одоо чи нуруу цэх, одоо мөр тэнгэр байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү яг одоо юу мөрөндөө хүчрхэг байдалтай харагдах нь бол харизмтай байх хоёр дахь шинж чанар гэж бол ярьж байгаа. За гурав дахь шинж чанар нь болохоор халуун дулаан байдал. За энэ нь бол саяны хоёр дахь одоо зан төлөвтэйгээ одоо баг холбогдсон те. Одоо төстэй гэх юм уу. За хүн за тэгэж хүчрхэг харагдсанараа одоо чинь эрх мэдэлтэй хүмүүс тийм хүчрхэг байснараа халуун дотн мэдрэмж төрүүлэх хэрэгтэй байдаг гинэ. Тэгжиж хүмүүст одоо те саяны хэлэл байгаа тэр одоо ихтгэл нэмэгдэх одоо юу юу гэдэг те тодорхой боломж гэдэг байгаа. Хүн одоо манай 3 дахь шинж чанар юу гэхээр хүн одоо за хүчрхэг харагдлаа. За ингээд том биетэй байж болно те. Тэгтээ хүн бол түнрүү ингээ муухаараад гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ одоо хүмүүст харцаа зөөлөлж те. Илүү хүмүүст сайхан сэтгэлээ одоо хүмүүст илүү сайхан хандах ёстой гэж бол энэ гурван гол зарчмаар бол харизм гэдэг зүйл бүрдэж байгаа. За тэгтээ яг хуу энэ бол ерөөсөө ерөнхий гурван зүйл болохоос хойш яг харизм гэдэг зүйл бол дотроо дөрөв хуваагдаж байгаа. Дөрвөн төрлийн харизм байдаг. За тэр дөрвөн төрлийн харизмыг одоо хэдлээ тус нь бас ярьчих те. За ямар харизмууд байдаг вэ гэхээр за төвлөрсөн харизм, за алсын хараад харизм, за ийдэг харизм, за тэгээд эрх мэдэлтэй гэсэн юм дөрвөн харизм байна. За эхний төвлөрсөн харизм гэх юм бол за манай номны зохиолч болохоор хэнийг жишээ авч байгаа вэ гэхээр Elon Musk. За тэр хүн бол яг одоо ажил гэдэг хүн. За одоо яг тиймэрхүү саний хэлсэнчлэн ажил гэдэг хүмүүс төвлөрсөн харизмтай байх боломжтой. За тэгэхээр яг урдах юмдаа төвлөрсөн элдв янзын одоо ховж одоо ямар ч зүйлд орооцолдохгүйгээр зөвхөн
уурдах зүйлээ л хийгээ явж идэг хүн бол төвлөрсөн харизмтай гэд дүгнэгддэг. За хоёр дахь нь болохоор алсын хараа харизм. За манай номны зохиолч бол бүр тусгайлан жишээ авсан хүн байгаа нь саний хэлсэнчлэн Стив Джобс. Энэ хүн бол бүр одоо ажилтнуудаа за одоо хамтарч ажилладаг хүмүүсээ бүр ингээд тэр алсын хараагаа яг өөрийн хүсэж байгаа зүйлээ тэр алсын хараагаа хүмүүст бүр тархинд нь ортол төсөөлөлд нь ортол ярьж чаддаг тийм алсын хараатай харизмтай хүн байсан гэж бол ярьж байгаа. Тэр хүн чинь одоо тийм өвчлөхөг одоо тийм том биетэй хүн биш шүү дээ, тий. Тэр хүн бол одоо зүгээр л энгийн хувцалдахаар айгүй алдартай хүн шүү дээ. Зүгээр л нэг джинс одоо маш том арга хэмжээнд нэг джинс өмсөөл энгийн хувцастаа оролцдог. Тиймэрхүү одоо маш энгийн хүн. Гэхдээ тэр дотроо бол маш том алсын хараа харизмтай хүн байгаа. За гурав дахь нь ямар харизм бэ гэхээр ээлдэг харизм. За энийг бол хүн за ойр дотныхоо хүмүүстэй гэр бүлийнхэндээ илүү одоо алсын ээлдэг харизмтай байх хэрэгтэй. Одоо ойр дотныхоо хүмүүсийг илүү ойлгож, тэднийг сонсож те бусад одоо зөвлөгөө өгж тэгэхэд бол ээлдэг харизм бол хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлийнх нь төрлийн харизм гэхээр эрх мэдэлтэй харизм. За энэ болохоор за энэ төрлийн харизмыг бол ихэвчлэн улс төрд одоо маш том зүйлүүд дээр одоо бизнесийн салбарт хэрэглэгддэг харизм. За манай номны зохиолч бол хэнийг жишээ авч ийнэ гэхээр Дональд Трампыг жишээ авч байгаа. За энэ хүн бол угаасаа л Америкийн нэгдсэн улс гэдэг энэ эзэнт том гүрний ерөнхийлөгч, бизнесмен, долларын тэр бомт хүн бол маш том одоо эрх мэдэлтэй харизмтай. За тэгээд ер нь бол Дональд Трамп ч гэлтгүү бусад одоо ерөнхийлөгч нар улсыг удирдах байгаа тэргүүнүүд одоо яг энэ эрх мэдэлтэй харизм гэдэг зүйлийг бол одоо хэрэглээд гэх юм уу те. Одоо хэрэглээд явж идэг. За тэгээ яг уу энэ дөрвөн төрлийн харизмыг хүн зүгээр харизмтай болохын тулд за хэдл эхнээс нь яриад л те. Хүн харизмтай болохын тулд эхлээд бусад хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Яриагийн 100% сонсох хэрэгтэй юм байна. За дараа нь одоо хүчрхэг байх хэрэгтэй юм байна. За энэ бол тийм заавал тийм гаднаас харагдахад тийм хүчрхэг биш. Тэгтээ өөртөө итгэлтэй нуруу тэнгэр одоо тий мөрцөх алхахдаг ч юм уу тий. За тэгээд дараа нь бол халуун дотн байдал тий хүмүүст ээлдэг хандах, сайхан сэтгэлтэй байх гэдэг зүйлээр харизм гэдэг зүйл үүснэ. За тэгээд харизм гэдэг зүйл үүснэний дараа дөрвөн төрлийн харизм байдаг. Тэгээд хүн ямар цаг үед хаана хизээ энэ дөрвөн харизмынхаа алийг хэрэглэх вэ гэдэг зүйлээ тухайн хүн өөрөө шийднэ. За одоо чинь хэдүүлээ Дональд Трампаар жишээ авч үзэхэд тэр хүн чинь за сая хэлсэнчлэн олон нийтэд одоо улс хоорондын том уулзалтууд дээр тэр хүн эрх мэдэлтэй харизмтай байдаг. Гэхдээ тэр хүн чинь байнга тийм харизмтай байгаад иж болохгүй. Одоо чинь тэр хүн чинь гэртээ бол нэг хүний нөхөр, нэг хүний аав, нэг хүний өвөө л байж таарна шүү дээ. Тэгэхээр тэр хүн гэртээ бол харин ч эрх мэдэлтэй харизм бус одоо ээлдэг харизм ч юм уу те илүү төвлөрсөн харизмтай одоо тэрийг ингээд зүгээр хүн өөрийнхөө амьдрал зүгээр л тэр дөрвөн харизмыг одоо цаг үеэ мэдрэл зүгээр өөрчлөлт явж явах хэрэгтэй гинэ. За тийм яг уу миний хувьд бол одоо өөрийгөө төвлөрсөн харизмтай гэж бол дүгнэж байгаа. Тэ. Та бүхэн тэгээд яг өөрсдөө ямар хуу харизмтай гэж дүгнэх үү? Гэхдээ яг уу би тийм харизмтай гэж зүгээр давмгайлсан тийм одоо төрлөх зан одоо таны одоо миний ярьсанчлан тэр харизмтай холбогдож болох ч гэсэн яг түрүүний дурдсанчлан энэ дөрвөөгөө зүгээр л хэдлээ ээлжлээд тухайн цаг үеэ мэдрэл хэрэглээд явж ахнаа. За тэгэхээр энэ удаагийн дугаараараа харизм гэх номыг онцллоо. За тэгээд та бүхэнд бас илүү товчхоноор ярьсан. Та бүхэн энийг дэлгэрэнгүй унших хүсэх юм бол өөртөө бас энэ номыг уншаад үзээрэй. Цөөхөн 300-аад хуудастай ном байгаа. За тэгээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. За тэгээд дараагийн дугаараараа уулзъя.